Өдрийн мэнд хүргүү үзэгчдээ Монгол малчтын төв телевиз малчин телевизээс бэлтгэн өргөдөг тодруулах болонд маань Монголын хүний нөөц удирдлага шинжилгээ академийн брэнд менежер Мөнгөчөнгөө элсэлт хариуцсан ажилтан Нансалманаар өргөдөн оролцож байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр Монголын хүний нөөц удирдлага шинжилгээ академийн талаар үйл ажиллагааны талаар гурлаа яриагаа эхлэе тийм ээ. За баярлалаа. За тэгээ нийт телевиз үзэгчдээс энэ өдрийн мэндийг хүргэе. За манай Монголын хүний нөөц удирдлагын шинжилгээ академи бол 2010 оноос үүсгэн байгуулагдсан. За богино хугацааны ажлын мөрөндөр мэргэжүүлэх практик сургалтуудыг одоо явуулаад богино хугацаагаар хүмүүсийг одоо хамгийн өрнөнтэйгээр практикаар сургаад ажлын мөрөндөр гаргадаг одоо мэргэжлийн байгууллага байна. За ерөөд бол үйл ажиллагаагаа явуулаад 10 жил болж байна. За 10 жилийн хугацаанд нийт бол 20,000 гаруй төгсөгчдийг одоо амжилттайгаар төгсгөөд тэдгээрийн 70-80% бол хөдөлмөр зочилын албаараа дамжуулаад ажлын байран дээр ингээд 100% зуушлан гаргацсан юм одоо мэргэжлийн байгууллага хамталан байна. Тэгэхээр гурлагийн өнөөдрийн ярилцах анги маань тийм ээ ичнэ анги баг шүү дээ тийм ээ нэг жилийн анги. Тэгэхээр урт хугацаа богино хугацааны сургалтын ер нь гол ялгаа давуу тал нь юу гэдэм бэ? За өнөөдөр бол 9 сарын 21-нд эхлэх төрийн захиргаа хүний нөөцийн удирдлага хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүл ахуйн санхүүж нэгтлэн бодох бүртгэл гэсэн үндсэн 3 одоо ичнэ ангиудтай хандлаарах мэдээлэл өгөхөр бол ерөнхийдөө хүрэлцэн ирсэн. За ичнэ юу 1 жилийн хугацааны сургалтууд тэр дундаа бол бүр ичнэ ангиуд байгаа. Тэгэхээр ер нь бол орон нутгаас хамрагдах хүмүүс болон цаг зав боломжгүй ажил хийдэг тийм. Эдгээр хүмүүстэй зориулсан одоо юм ичнэ ангиудтай ерөнхийдөө эсэлтийг бол авж байна. За ичнэгийн мэдээллийг хүрэхээр наслаа менежертайгаа хүрэлцэрсэн байгаа. Тэгэхээр төрийн захиргаа хүний нөөцийн сургалтын талаар төлбөр мөнгө тийм ээ хизэнээс хичээлэх үү ямар хүмүүс хамрагдах боломжтой вэ? За та бүхэнд энэ өдрөө мэдээ хүргэе. За төрийн захиргаа хүний нөөцийн удирдлагын нэгжлийг мэргэжүүлэх бодлоготой ангийн маань ерөөдөө бол хичээл нь болохоор ерөөдөө дотоо 5 чиглэлээр хөрвөн ажиллах боломжтой байдгаар онцлогтой гэсэн. Энэ бол маш олон салбарт хөрвөн ажиллах боломжтой нөхцөлсөн байгаа. Энэ анги маань. За энэ ангийн онцлог даваа тал нь болохоор ерөөдөө бол дотроо 5 чиглэлээр хөрвөн ажиллах боломжтой. За дээр нь болохоор хүний нөөцийн менежер, за төрийн захиргааны байгууллагууд тийм ээ хөдөлмөрийн харилцаа хууль эрх зүйн офис менежер, архив албаар хөтлөлт. За тэг хөдөлмөр аюулгүй байдлаар ажиллах боломжтойгоос гадна хамгийн гол онцлог даруй тал маань болохоор төрийн захиргааны байгууллагаас гадна архив албаар хөтлөх офис менежерийн сертификат бас дагалддгаар давуу талтай байгаа. За энэ анги маань болохоор бол нийт үргэлжлэх хугацаанд 10 сарын хугацаанд үргэлжлэдэг. Хичээл нь болохоор нэгтгээс 5 дахь өдөр хүртэл буюу 5 өдөр хичээлээд 2 сар бидалт авч явдаг буюу хөдөө орнотгоос суралцж байгаа тийм ээ ажил хийдэг хүмүүст бол суралцах боломжтойгоор давуу талтай байдаг байгаа. За хөтөлбөр нь болохоор анхан бол үндсэн бол нэмэлт гэсэн хоёр хөтөлбөрийн дараа өгдөг. Үндсэн хөтөлбөр нь болохоор анхан шатнаас нь агсан шат руу хөтөлбөр явуулдаг бол нэмэлт хөтөлбөрт маань хувь хүн чиглэсэн харилцаа, хандлага тийм ээ одоо элдэх хурлын хувь хүн рүү хангалт цанцаг хичээлүүд нэмэлтээр олж өгдөг. Илүү давуу талтай байдаг гэсэн үг. Тэгэхээр аливаа албан байгууллагын амин сүнс бол ялцчихгүй нэрв нэгтлэн санхүүч нэгтлэн бодох байдаг тийм ээ. Тэгэхээр бас 4 жил хүмүүс маань урт хугацааны сургалтанд суугаад тэгээд магадгүй яг энэ чиглэлээр ажиллаж чадахгүй ч юм уу эсвэл одоо нөгөө нэг тийм ээ хөрвж ажиллах гэж байгаа юм шиг тэгсэн мөртлөө яг одоо нийгэмд бол тэгээд байгаа шүү дээ тийм яг эрэлт хэрэгцээтэй мэрэгчлэр сурдаг болсон. За ер нь бол манай төрийн захиргаа хүний нөөцийн удирдлага санхүүж нэгтлэн бодох бүртгэл хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүл ахуйгийн 3 анги юм бол аль аль нь өнөөдөр хөдөлмөрийн зах зээл дээр маш өндөр эрэлттэй байгаа. За нөгөөтэйгөр манай 1 жилийн сургалтуудын гол онцлог нь бол 100% практикаараа давуу талтай. Энэ яг юм гэхээр тухайн хүнийг тухайн ажлын байр, тухайн позишн дээр очиход ямар мэдлэг ур чадвартай ах хэвээр юм тийм ээ. Нэгдүгээр болохоор хувь хүн талаас нь бол ямар мэдлэг бүх мэдлэг ур чадварыг суулгаад хоёрдугаар тухайн ажлын байран дээр ажиллахад ямар зан чанартай тийм ээ ажиллах хэвээр ингээд ерөнхийдөө бол энэ чиглэлээр нь хүүхдүүдийг айгүй их сургадаг. За санхүүж нэгтлэн бодох бүртгэлийн хувьд бол мэдээж үндсэн хөтөлбөрийн хувьд бол бас мөн адил үндсэн 5-6 чиглэлээр мэрэгшин, татвар, тайлан тийм ээ. За тэгээ удирдлагын бүртгэл, нэгтлэн бодох бүртгэлийн үндсээс нь эхлээд санхүүж нэгтлэн бодогч хүмүүс ажлын байран дээр очиод мэрэгжлийн ямар ур чадвартай ах хэвээр. За нөгөөдөөр санхүүж нэгтлэн бодогчороо ажиллаж байгаа хүмүүс маань гар аргаар одоо хууч ажилладаг байсан бол одоо их хвшлийн бүх юм програмжаа санхүүгийн програмаар одоо ажилладаг болсон. За нэгдүгээр бүх хүүхдүүдийг бол
100% практикаар гар аргаар одоо бүх зүйлүүдийг бэлтгүүлж одоо сургана. За хоёрдугаар болохоор санхүүгийн програмууд дээр ажиллаж сургана. За хамгийн сүүлийн үеийн хэрэгжилж байгаа програм буюу Smart Logic програм дээр бол одоо ингээд хүүхдүүдийгээ ажилуулаад дадлагжуулж байна. За суралцахад нь бас Smart Logic програмын 1 жилийн одоо хугацааг үл лицензэгүүд ингээд төгсөгдөг байгаа. За тэгээ 1 жилийн одоо энэ санхүүгийн диплом одоо бүртгүүлэх хичнээн гэдэг бол ямар нэгэн аж ахуйн нэгж байгууллагууд одоо хариуцдаг тий жижиг дунд үйлдвэрлэл одоо эзэмшдэг эрхэлдэг юм хүмүүс бол маш их сурдаг. Ягаад бол өөрийнхөө байгууллагын санхүүгийн асуудлыг хянах тийм ээ нөгөө талаар өөрөө удирдах. За тэгэнгүүтээ яг энэ чиглэлээр төгссөн мөртлөөс олон жил ажил хийгээгүй хүмүүс хамрагдах боломжтой. Ягаад бол өдөр болгон одоо юм хувьсж гин өөрчлөгдөж гин тийм ээ. Тийм учраас сүүлийн үеийн хамгийн одоо ажлын байран дээр гараад одоо хэрэглэгдэж байгаа ур чадвар. За тэгээд програмуудыг бол эзэмших боломжтой. За мөн 9 төгссөн 12 төгссөн одоо хүүхдүүд бол бүрэн хамрагдах боломжтой. Эсэлтийн ерөнхий шалгалт айл одоо 3 мэргэжлүүд маань нөлөөлөхгүй тий. Ээшгүйгээр ерөнхийдөө илсэн суралцах боломжтой. Багш заах арга зүйн хувьд за Актамл өөрөө үндсэн 10 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа өөрийн гэсэн багштайгаар бол одоо үйл ажиллагаа явуулж байсан. За хүмүүсийн сэтгэлгээ юу гэдэг нь сургалтын төв энэ төр гэхээр л одоо нэг цагийн багш ч юм уу тэгс сэтгэдэг. За манай Актамл өөрөө биенээс үйл ажиллагаагаа ерөнхийдөө сургалтаа 16 нэр төрлөөр одоо явуулж байна. За тэгээд Актамл ерөнхийдөө яг энэ нийт бол нэг 20-од багш ажиллаж байцтай. За хүний нөөцийн менежментийн тэнхэм, ягтлан модоо бүртгэлийн тэнхэм, хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн одоо тэнхэм тас бүр одоо хариу мэргэжлийн хамгийн гол давуу тал нь бол манай багш нар тухайн ажил дээр буюу практик дээр одоо 4-5 жил ажиллаж исэн, удирдах албан тушаалтнаар ажиллаж исэн. Тухайн бүх зүйлсүүдийг өөрөө хэрэгжүүлээд ингээд мэдсэн ийм туршлагатай хүмүүс ажилдгаараа бол онцлогтой. Мэдээж боловсролын зэрэг бол магистр болон түүнээс дээш зэрэгтэй доктор одоо ийм докторант ийм одоо хүмүүс бол ерөнхийдөө хичээлүүдийг удирдах явуулж байна. Нийслэл хот гэлтгүй одоо хөдөө орон нутагт ч гэсэн бүтээн байгуулалтын ажлууд өрнөсөөр байна. Тэгэхээр яг энэ үед бүтээн байгуулалтын үед хөдөлмөрийн аюулгүй байдал гэдэг бас чухал шүү дээ тийм ээ. Хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсанаас болоод эрдэнэт хүний амь нас эрсдэх юм асуудлууд гардаг. Тэгэхээр энэ чиглэлээр тийм ээ сургалт явуулдаг шүү дээ. Тий. За хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйч мөн адил ичнэ анги байгаа чанарын удирдлагатай. За мөн адил 9 сарын 21-нд эхэлнэ. Ичнэ ангиудын хөтөлбөрийн үед бол хичээл нь 5 хоног хичээлээд 2 сар амраад 5 хоног хичээлээд 2 сар амраад ингээд явдаг. Биталтан дээр суурилсан юм хөтөлбөр байгаа. За яг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хувьд бол одоо аж ахуйн нэгж байгууллагууд хуулиндаа 50 хүнээс дээш үйл ажиллагаа явуулж байгаа. За 50 хүн дотор нэг хаб ажилтнтай буюу бас нөгөө талаар эрүүл ахуйн ажилтнтай байх ёстой гэдэг одоо ингээд цаанаасаа хуульчлаа заагаад өгсөн. Нөгөөтэйгөр одоо ерөнхийдөө байгууллагууд олон улсын тендерт бол маш их ажиллаж байна. Олон улсын тендерчлэлтгүй дотоодын тендерт ажиллахад хабын ажилтан болон эрүүл ахуйн ажилтнтай байж заавал ажил гаргахын тендерыг авдаг болсон. За тэгээ хабын дараагийн нэг том давуу тал гэвэл ерөнхийдөө энэ хаб чиглэлээр бол бакалаврын хөтөлбөр гэж Монгол улстай байдаггүй. Тийм учраас 1 жилийн мэргэжлэр ам дипломтой хөтөлбөр буюу энэ хичнээн хөтөлбөр бол яг энэ хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй чиглэлийнхэн бол хамгийн тэргүүлэх хөтөлбөр болж явдаг. За тэгээ хабчин бол аль биесний ажил гарахын лицензтэй байж ажилладаг. Тэгэхээр хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн аль биесний ажил гарахын насан туршийн одоо юм лицензтэй төгсөн. За тэгээ энэ чиглэлээр бол ямар хүн суралцах боломжтой гэвэл одоо үйлдвэрлэл техникийн мэргэжилтэй эрүүл ахуй жимч мэргэжилтэй, эмнэлгийн мэргэжилтэй, техникийн мэргэжилтэй бол хүн болгон сурах боломжтой. Нөгөөтэйгөр бол одоо ингээ коллежүүдийг яг нарийн мэргэжлэр хүмүүс аягүй их төгсдөг. Мужаан, гягнуурчин тий. Эдгээр хүмүүс бол сураад бас мэргэжлээ ахиулаад өөрөнгө гэсэн одоо мэргэжилтэн болоод ингээд ажлын байран дээр гарах бол маш боломжтой. Хөдөлмөрийн зах зээл дээр бол аягүй их өндөр эрэлттэй мэргэжил бол одоо манай хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэргэжил байна да. Төрийн захиргаа хүний нууц мэргэжлэр сүүлийн жилүүдэд хөдөө орон нутагт гэлтгүй нийслэл хотод байгаа хүмүүс маань суралцаад хөрвөн ажиллах боломж нөхцөлтэй байдаг тийм ээ. Тэгэхээр сургалтын талаар мөн төлбөрийн нөхцөл боломжийн талаар мэдээлэл өгч. За тэгэхээр ерөнхийдөө төрийн захиргааны байгууллагууд төвчлэн төрийн захиргааны хүний нөөцийн удирдлагын ингээд өгдөө шинэ гарч ирсэн мэргэжил энэ дээр болохоор хүмүүс маань хүний нөөцийн менежер гэдэг нь одоо албан тушаалын мэргэжил бол 2019 оны хамгийн эрэлттэй мэргэжлээр шалгарсан байгаа. Энэ одоо мэргэжил маань хамгийн эрэлт хэрэгцээтэй байгаа учраас ажлын байрны холдос тийм ээ манай хөдөлмөрийн одоо хөдөлмөрийн одоо биржид бол хамгийн эрэлттэй байгаа мэргэжлээр шалгарсан байгаа. Тэгэхээр хамгийн гол онцлог нь болохоор олон талаараа хөрвөн ажиллах боломжтой бодлогоор эдгээр ингээд бол манай энэ ингээд бол манай хамгийн одоо брэнд одоо тэтгэн гэсэн үг байхгүй брэнд одоо анги гэсэн. За манай үндсэн төлбөр
болохоор сая 800 мянга гэж байгаа. Ерөнхийдөө бол та бүхэн маань 9 сарын 10-наас бүртгүүлээд одоо төлбөрийн хөнгөлөлт урамшууллыг идэх боломжтойгоос гадна төлбөрөө болохоор суралцчих хавцтай өөрийнхөө боломжоор 4-5 удаа хувааж өгөх боломжтой байдгаар юу илүү нөө төлбөрийн уян хатан бодлогыг одоо бид ингээд суулгаж өгснээр илүү даваа талтай байдаг гэсэн үг. Санхүүч нэгтлэн бодогч сургалтын хувьд тийм ээ гэр бүл маань мэдээж санхүү дээр тогтсож байгаа өдөр бүр бид нар арилжаа хийж байгаа. Тэгэхээр бас санхүүгийн мэдлэгтэй болохын тулд өөрөө бас ирээдүйд ч юм уу өөрөө очтой бас энэ талаар мэдлэг өргөмжлүүлэхин тулд заавал ер нь санхүүгийн мэдлэгтэй байх ёстой л доо. Тэгэхээр насны хувьд хязгаарлалт байгаа юу? За ер нь бол 3 мэргэжлийн хувьд бол нас болон боловсрал бол харгалцахгүй. За хамгийн гол нь одоо хүмүүс маань юу гэж болгоод ингэхээр яг 8 сар гараад 9 сар төхөөл ирэхээр ерөөхдөө нэг сурч хөгжих төлөвлөгөө нь ер нь бол айгүй хийхэлдэг шүү дээ. Тэгэхээр 9 сарын 21-нд эхлэх ангуудын бүртгэл бол ер нь айгүй шахуу явж байгаа. За тэгээ 9 сарын өдөр манай наслан менежер хэлсэн 9 сарын 15-наас өмнө одоо бүртгүүлсэн хүмүүс бол төлбөрийн хөнгөлөлтөнд хамрагдах боломжтой байна. За 3 мэргэжлийн хувьд бол аль аль нь хөдөлмөрийн зах зээл дээр маш өндөр эргэлттэй мэргэжил байгаа. Мэдээж Монголын хүний нөөц удирдлага шинжилгээ актем маань өдгөө үйл ажиллагаа явуулаад 10 дахь жилтэйг ингээд сайхан золгоод явж байна. Тэгэхээр энэ хугацаанд хөдөлмөрийн биржтэй дэрэгтэй тийм ээ хөдөлмөрийн биржээр одоо жишээ нь сүүлийн жилүүдэд нийслэл хотод төдийгүй хөдөө орон нутагт ч гэсэн ажилгүй иргэд маш их байгаа шүү дээ. Тэгэхээр сургалтанд хамрагдсанаар мөн ажил зуучлагдах боломжтой гэж ойлгож болох юм. Ер нь бол манай нэг жилийн ангуудын хувьд бол нийгмийн хариуцлагын хүрээнд бас нийгмийн бодлогын хүрээнд бол ажилгүйдлийг бууруулах тэр тал руу бол ерөнхийдөө чиглэгдэж явдаг. Эдгээр практикаар сууж 100% сургаад одоо мэрэгчлэтнүүд бэлтгээд улс орныхоо хөгжилч гэсэн цалинтай орлоготой тийм ээ ажилтаа одоо эрхэн хүний бүтээх гэдэг ер нь бол манай актем ажиллаж байгаа. За тэгээ 10 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа манай холд иргэдээ өөрөнгө гэсэн одоо хөдөлмөрийн бирж дээр бол яг бүтээгдэхүүн хариуцсан одоо брэнд менежерүүд ажилладаг мөн адил ажиллаж уучлаад төрийн захиргаа хүний нөөц чиглэлээр нь бол офис чиглэл төрийн захиргаа хүний нөөц чиглэлээр бүх чиглэлээр бол ерөнхийдөө ажлын байран дээр маш өргөн хүрээгээр хөрөөж ажилладаг учраас тэр тал руу бол одоо зуршлан гаргаж байна. За санхүүж нэгтлэн бодох бүртгэлийн мөн адил хариуцсан мэргэжилтэн бол кассын төвчнөөс эхлээд тий санхүүж хүртэл одоо ингээд бүх албан тушаалууд тий өдөр болгон одоо хүүхдүүдтэйгээ маш амжилттайгаар зурчилж байна. За хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн ажилтны хувьд бол мөн адил за хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуй хослон гүйцэтгэдэг бол байгууллага нэг талаараа эрүүл ахуйн одоо ингээд үйл ажиллагаа хүсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ч гэсэн нөгөө талаараа энэ техникийн үйл ажиллагаа явуулж байгаа. За манайтай хамтарч ажиллаж байгаа одоо Tesla, Vitabi тэгээд томоохон одоо бол компаниуд байна. Эдгээрт бол ер нь бол манай хөдөлмөр сурчлалыг 500 гаруй аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Нийт 20 мянган төгсөгчд төгсгснөөс бол тэдгээр нэг 70-аас 80% нь ерөөхдөө ажлын байранд маш амжилттайгаар одоо ингээд зуршлан гаргацсан байгаа. Төгсөгчт маань тийм ээ төгсөөд ямар бичиг баримттай төгсгөн ур чадварын хувьд за төгсөгчд төгсөөд бол мэдээ хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас одоо гаргаж байгаа энэ хүү мэргэжлийн дипломтой төгснөө тийм энэ хүү мэргэжлийн диплом нь ямар хэсгээс бүрддэг юм бэ гэхээр нэгдүгээр бол диплом бол яг үндсэн хичээл болон одоо нэмэлт хичээл гэсэн хоёр хэсгүүдээс бүрддэг. За үндсэн хичээл дээр бол яг мэргэжлийн хичээл бол буюу за төрийн захиргаа хүний нөөцийн удирдлагын хувьд бол яг тухайн хүн мэргэжлийн ямар ур чадвартай байх хэрэгтэй тийм сонгон шалгууруулалт төлөвлөлт тэгээд ерөнхийдөө юм. За хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн хувьд бол эрсдлийн үнэлгээ хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн тухай хууль гэх мэтчлэн одоо үндсэн цөмг хичээлүүд байна. За тэгээд эхлэн бодох бүртгэлийн хувьд бол дата одоо яг үндсэн санхүүгийн хичээлүүд тийм ээ. Бүгднийг л ерөнхийдөө гараа одоо ингээд бэлтгэн одоо сургадаг байгаа. Тэгэхээр энэхүү мэргэжлийн диплом дээр нэгдүгээр тал нэмэлт хичээл, хоёрдугаар дээр 3 хөтөлбөр дээр аль аль дээр манай ер нь академийн бүх бүтээгдэхүүнээр бол нэмэлт нэг хөтөлбөр байдаг. Энэ бол манай академиг бас тодорхойлж байгаа нэг зүйл. Энэ юу юм гэхээр хувь хүний одоо зөвхөн мэргэжлийн ур чадвараас гарна уян ур чадвар буюу софт ур чадвар одоо харилцаа хандлага тал дээр бол хүүхдүүдийг маш их бид нар одоо төлхөө бэлтгэн гаргадаг. Төрийн захиргаа хүний нөөцийн удирдлагын хувьд бол тухайн хүүхдийг багаар ажиллах чадвартай, өөрөнгөө илтгэх чадвартай, тийм ээ, банлайлах чадвартай, зохион байгуулах чадвартай ийм хүүхдүүдийг бол ерөнхийдөө хөдөлмөрийн зах зээл дээр бэлтгэн гаргадаг. За тэгээ хөдөлмөрийн биржийн хувьд гэвэл одоо манай анхлан төгсөгчид бол аль аль чиглэлээр одоо санхүүж нэхлэн бодогч бүртгэл бай, хүний нөөцийн удирдлагч бай. Тэгээд юуны хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуй чиглэлээр ч аль аль одоо анхлан төгсөгчид маань тухайн салбартаа бол ерөнхийдөө одоо тэргүүлэх цэглэлд ажиллаж явж байна. Ахлах, тийм ээ, ахлах менежер, ахлах, за тэгээ зөвлөх, за тэгэнгүүтээ
ямар нэг одоо алба хэлтэс нэг чинь дарга ингэ явж байгаа. Эргээгээд энэ хүмүүс маань яг үнэхээр академийн бүтээгдэхүүнийг авах айгүй сонирхолтой байдаг. Яг бол академийн хүүхдүүд маань нэг талаараа ур чадвараараа яг тухайн ажлын байранд очиод юу эзэмссэн байх хэвээр. Тэрнийг айгүй их ингээд ойлгоцсон мэдсэн, практикаар бэлтгэгдсэн. Нөгөө талаараа тухайн хүүхдүүдийн зан чанар хандлагын хувьд бол маш их эерэг байдаг. Тухайн хүнтэй ажиллахад амар тийм ээ. Аль аль талтаар нь ингээд бэлтгэн гаргасан байгаа учраас хөдөлмөрийн зах зээл дээр бол эргээд төгсөгчд буюу академийн одоо энэ бүтээгдэхүүнүүд бол аль хэдийн танигдсан эрэлт хэрэгцээ бол маш өндөр байдаг. Мэдээж академи маань бас курсын ажил бичдэг шүү дээ тийм ээ. Курсын ажлын талаар бас мэдээлэл өгөхгүй юу? За тэгэхээр хүүхдүүд маань бол нийт үржлэх хугацаа нь 10 сар байгаа тийм ээ. Тэгэхээр хүүхдүүд бол яг төгсгийнхаа өмнөх одоо 4-р семестрийн хичээлээр бол хүүхдүүд маань дадлагтаа гараад курс ажлыг бичдэг байгаа. Тэгэхээр энэ байгууллагад гарсан байгууллага дээрээ курсын ажлынхаа хамгаалаад ирэхэд бол багаар ажиллах чадварыг төлөхөнд курсын ажил дээр тусгадаг гэсэн. Ерөнхийдөө бол хүүхдүүд одоо жишээлбэл энэ дээр бол нэг 6 хүүхд хамтарсан байна л да. Эдгээр хүүхдүүд маань хамтраад энэ курсын ажлыг бичээд тухайн байгууллагад дадлагт гарсан байгууллагаар бүх агуулгуудыг шингээж өгөөд бичнэ гэсэн. Тэгэхээр тухайн хүүхдүүд маань хичээл үтсэн бүх юмудаа шингээгээд боловсруулаад хэрэгжүүлээд тухайн одоо байгууллагаар судалж мэдээ тийм ээ. Үтсэн бүх хичээлүүдэд тусгаж өгж энэ курсын ажлаа бичдгээрээ даваа талтай гэсэн. Энэ бол хамгийн гол одоо чадвар одоо эзэмших хэвээр мэт бол багаар чадварыг бүлхүү сууж өгсөн байдаг гэсэн үг. Курсын ажил бичснээр одоо багаар ажиллах чадвар дээрээс нь тийм ээ мэдлэгээ бүр баттгах нь л гэж байна. Тийм ерөнхийдөө нөгөө 100% практик гэж байгаа. Яг практик дээр тухайн хүн юу хийгээд байгаа юм те. Буюу одоо энэ онлайн төвшөнд тэр хүн юу сурч мэдсэн бүх зүйлээ эргээ байгууллага дээр очиж хэрэгжүүлэн тийм ээ. Хэрэгжүүлсэн бүх зүйлээ одоо ингээ курсын ажлаар ингээ баталгаажуулаад гаргадаг. Ичнээ ингээд суралцах гээд одоо бид гурыг үзэж байгаа. Бид гурвын ярилцлагыг үзэж байгаа үзэгч маань тийм ээ. Сонголтоо хийж чадахгүй бол яах ёстой вэ? За тэгэхээр та бүхэн манай доорх гарч байгаа манай одоо академийн үндэс рүү холбогдоод манай хариуц одоо дэрэж менежмент рүү холбогдоод яг нэг дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө авах боломжтой. Хамгийн гол нь одоо яг мэрэгчлээ сонгох чадахгүй тийм ээ айл ангиудаа яг хөрвөн ажиллах боломжтой гэдгээр мэдэхгүй байгаа хүмүүс маань яг өөрийнх нь суурь чадамжаар үндэслээ тийм ээ. Би одоо жишээлбэл ярих хурлаг зүй сайтай хүнтэй харьцах одоо чадвар сайтай гэвэл хүний нөөцийн менежер ч юм уу тийм ээ. Гэх мэт чинь өөрийнхөө суурь чадамжаар үндэслээд мэрэгчлүүдээ сонгох боломжтой. Энэ тал дээр манай менежерүүд бол дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө харамгүй өгнө гэсэн. Ерөнхийдөө манай менежерд бол 24 цагаар та бүхэнтэй одоо харилцаж мэдээлэл өгөх боломжтой. Тэгэхээр энэ жил 2020 онд тийм ээ цар тахалтай жилийн үед одоо 30,000 гаруй 21 аймаг 9 дүүрэгт тийм ээ 30,000 гаруй ерөнхий боловсролын сургуулийг хүүхд төгсөж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд ихтэй сургуульд орж чадаагүй. За тэгээд урт хугацааны гэхээсээ илүү богино хугацааны сургалтуудыг сонирхож байгаа хүүхдүүд их байгаа шүү дээ. Эдгээр хүүхдүүд бас энэ сургалтанд хамрагдах боломжтой. Тийм, ер нь 3 ангийн сургалтанд нь ер нь хамрагдах боломжтой. Яагаад гэвэл манай одоо энэ ангиудад бол элэлтийн ерхий шалгалт хамаардаггүй. Шууд мэрэгжлийн диплом өгөөд мэрэгчлэлтэн бэлдэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө цар тахлын хүрээнд бол бид нар нэгдүгээр бол хичээл маань бол хичнээнээр явуулж байна. 5 хоног хичээлээд 2 сар амраад 5 хоног хичээлээд 2 сар амраад явна. Айл ангийн хувьд бол нийт 10 сар үргэлжлээд явна. За хоёрдугаар яг цар тахалтай холбоотойгоор ерөнхийдөө хөнгөлөлт урамшууллууд бол зарлагдсан байгаа. 9 сарын 15-наас өмнө бүртгүүлсэн одоо бүх хүүхдүүд манай хөнгөлөлт урамшуулалт хамрагдаад явна. Хоёрдугаарт бол яг энэ академийн дараагийн нэг том давуу тал бол яг энэ цар тахалтай бас холбоотой. За төлбөрийг бол яг суралцах хугацаанд тийм ээ манайхаас гаргасан графикын дагуу ерөөдөө эдийн засгийн ачаалал үүсэхгүйгээр ингээ хүүхдүүд маань 10 сарын хугацаанд хуваагаад төлөх байгаа тийм. Энэ бол айгүй том давуу тал. За тэгээд доор гарч байгаа хувьцуудаар бол брэнд менежерүүдтэй маань холбогдоод 24 цагийн турш бүртгэл мэдээлэл зөвлөгөө хүн төлбөргөө авч болно нэгдүгээр. Хоёрдугаарт манай академи бол яг баруун зүрх замаас дээшээгээ өгсөн хугацаанд яг энэ максимал хөтөлбөрийн замын эсрэг талд Монголын хүний нөөц удирдлагын шинжилгээ академи 6 давхар шийдэл ногоо юм долларын өнгөтэй ногоон байр байгаа. Тэрний 2 давхарт бол манай брэнд менежерүүд ирэхэд ажлын цагуудаар ажиллаж байгаа. Ирээд цаахан хүн төлбөргөө мэдээлэл аваад аль мэрэгжлийн яг өөртөө тохирох юм те яг богино хугацааны сургалт гэж юу хэлээд байгаа, практик сургалт гэж юу хэлээд байгаа гэдгийг ингээд эрт сайхан танилцаад ерөөд бол мэдээлэл аваад бүртгүүлэх боломжтой. За баярлалаа бидний урилгыг хүлээн авсан. За тэгэхээр миний асуугаагүй бас үзэгчдэд хэлэх үг. За
За 9 сарын ерөнхийдөө бол 3 мэргэжил маань 9 сарын 21-нд хичээл нэхлэн төрийн захиргаа хүний нөөцийн удирдлага, санхүүш нэгтлэн бодох бүртгэл. За тэгээд хөдөлмөрийн аюулгүйд эрүүл ахуй гэсэн юм үндсэн 3 мэргэжил байгаа. За эдгээр 3 мэргэжлийг эргээд бид нар хүүхдүүдтэйгээ хөдөлмөрийн зах зээл дээр үнэлэмжийг нэмэгдүүлэх, хосолж ажиллах боломжийг одоо олгох үүднээсээ, хүрүүж ажиллах боломжийг олгох үүднээсээ хөтөлбөр болгон буюу мэргэжлийн диплом болгон дээр дагавар ингээд сертификатуудыг бид нар өгөөд явдаг. За төрийн захиргаа хүний нөөцийн хувьд гэвэл office manager компьютерийн сертификаттай төгсөн. За хөдөлмөрийн аюулгүйд эрүүл ахуй ажилтны хувьд бол мөн адил office manager компьютерийн сертификаттай төгсдөг байгаа. Яг бол тэр хөө очиод эргээгээд байгууллага дээрээ бичих хэрэгтэй, нарийн бичгийн ажлыг бол давхар хийх боломжтой гэсэн. За санхүүш нэгтлэн бодох бүртгэлийн үед яа гэхээр бид нар нярвын сертификаттай төгсдөг. Тэгэхээр очиод нярвын ажлыг бол давхар эрхлэн үүсгэх боломжтой гэсэн. За бүртгэл бол ерөнхийдөө 24 цаг хугацаар явагдаж байгаа. 9 сарын 15-наас өмнө бүртгүүлсэн хүмүүс маань ерөнхийдөө хөнгөлөлт оромшуулалт бол хамрагдаад явах боломжтой. За тэгээ бүр шийдвэр гаргаж чадахгүй хүмүүс бол манай амтлагаа сургалтын системийг бол явуулдаг. За амтлагаа сургалт гэдэг нь юу гэсэн юм гэхээр манай тухайн өдөр яг 9 сарын 21-нд тийм ээ эхний хичээлүүд дээр ирээд өглөө 8 цаг 30 минутанд ирээд үн төлбөргөөр сууж үзээд шийдвэр гаргах боломжтой байгаа тийм. За тэгээ телевиз үзээд эргэлзэж байгаа бүх хүмүүстэй магадгүй эргэлзэж байгаа л өөртөө одоо сонголтыг хийгээ те өөртөө автаад хийхэд бол одоо биднэрт бол бэлэн байна. Тийм болохоор та бүгд мэн шийдвэрээ гаргаад дор байгаа утасрууд руу залгаад те эсвэл актем дээр мэн ирж уулзаад өөртөө болон те гэр бүлтэй ингээд маш ингээд том хөрөнгө оруулалтыг хийгээрээ ямар нэг одоо үйлдэл гаргаарай гэх ингээд та бүхнийг бол одоо актем бол урьж гин. За манай актемийн өөрөө бол бид маргаашийн таны бүтээн гэдэг өрөөндөө ажилладаг. За тэгээ ингээд бид бол маргаашийн таны бүтээхэд бэлэн байна. За тэгээ та бүгд маань манайхаа одоо сонгон суралцаарай гэж байна. За баярлалаа. Үзэгчтэй мэлчтэй мэдээллийн хөтөлбөрийн маань тодруулах болонд маань Монголын хүний нөөц удирдлага шинжилгээ актемийн брэнд менежер Мөнхчингоо элсэлт хариуцсан ажилтан Нансалман нар урагд оролцлоо. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.